Өнөөдрийн бас гол уулзалт нь бол манай паркуудаас эмээлт эко аж үйлдвэрийн парк маань бол хамгийн өндөр ач холбогдолтой байж байгаа. Улаанбаатар хотын хаан уул дүүргийн байрлах нарь ширний үйлдвэрүүд, Улаанбаатар хотын орчны бохирдол, дээрээс нь Улаанбаатар хотын төгжрөл, Улаанбаатар хотын бохирын системд бол маш сөргөөр нөлөөлж байгаа. Улаанбаатар хотод 2 цэвэрлэх байгууламж ашиглалтанд орохж байгаа. Улаанбаатар хотын бохирын системд өгж байгаа бохирын үндсэн найрлах, химийн найрлах нь бол стандарт технологийн гормоос эвдэгдэж байна. Ийм учраас бол нарь ширний үйлдвэрүүдэд нүүлгээч гэдэг бол шаардлагыг бол бидэнд удаа тавьж байгаа. Тэгэхээр хот гэдэг бол өөрөө нэг бүрэн экосистем. Энийг бол аль нэг юмээс салгаж ойлгож болохгүй. Үүнд бол ингээд манай дөрвөн парк бол маш оч холбогдолтой. Ялангуяа Улаанбаатар хотын саяны хэлж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд эмээлт эко аж үйлдвэрийн парк маань бол хотынхон үндсэн төгжрөл, бохирын системийн ачааллыг бууруулахад бол маш өндөр ач холбогдолтой. Дээрээс нь Улаанбаатар хотын иргэдийн энэ хүнсний аюулгүй байдал, мал махны нийлүүлэлтээ Монгол улсын бүсчсэн хөгжлийн зорилт болгож байгаа түүхийн эдийг арь ширэн бүтээгдэхүүнийг экспортлох баялагын солилцооны хуультай болгож байгаа улс шүү дээ. Маш олон талын ач холбогдолтой парк дээр анхны уулзалтуудаа хорлуудаа хийж байна. Арь ширний үйлдвэрүүд энд, ноосны үйлдвэрүүд энд байх юм. За тэгээд энэ уулын чинь цааталт нөгөө мах дайврын хэсэг байгаа байхгүй. Одоо тэгэхэд манад жишээлбэл Японы хөрөнгө оруулалтаар халаал аргаар үйлдвэрлээд малаа ингээд эрүүл аргаар адууны нядалгаа мах усруулах үйлдвэр байгуулъя гэсэн хүсэл ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүсийн газар олголтыг эхлэхгүйгээр нөгөө хашаалаачгүй талаараа байгаа учраас яаж шийдэх вэ? Ер нь бол одоо тэгж хүсэл тавьж байгаа бол тохироо явж байгаа хэрэгтэй. Шаардлагатай гэвэл хувийн ишлүүттэйгээ тохироод төрийн хувийн эвслийн түншлэр эсвэл болж болохгүйг нь бусад хууль эрхцүүд нийцүүд тохироод шаардлагатай дэмжлэгүүдээ аваад танилцуулга хийхээр бол засаг дарганы зөвлөдөр танилцуулга хийгээд энд нөгөө үйлдвэрийн аргаар мал маань нэдэлчиж энд эрүүл арьс ирэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр яалтгүй энэ бүсийг явуулахгүй бол зөвхөн үйлдвэрүүдийг нүүлгэн гэж ярихлаар эрүүл халаал аргаар олон улсын стандартын дагуу нядалгааны бүс чи эмээлтэд байхгүй дан гар аргаар нэдэлж байгаа эрүүлхэн шаардлага. Тэгэхээр та шаардлагатай тэгээд дэмжлэгээ аваад угаасаа явах хэрэгтэй юм чи энэ хэсэг ажлыг явуул.